Бүгд найрамдах Солонгос улсын Чежу аралд цагдаагийн албаагч сургаггүй алгуулсан хүмүүсийн хэргийг хуурамч гэх үндслэлээр хаасан ноцтой дуйлаан тэгдэсэн. Түүнтэй холбогдуулан ерөнхийлөгч Lee Jae-myung цагдаагийн байгууллагын хариуцлагыг өндөржүүлж иж бүрэн шинжилэл хийхийг засгийн газарт үүрэг болгосон байна. За эх 10 дугаар сараас эхлэн Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллага эрүүгийн эргийг дангаараа мөрдөн шалгах бүрэн эрхтэй болох бөгөөд энэхүү үйл явдал нь тэдний ур чадвар, ёс зүйд олон нийт эргэлзэх гол шалтгаан болоод байна. Чежу аралд сүүлийн хэдхэн хоногийн дотор сургаггүй алга болсон 4 хүний зогцсон олцсны дотор өнгөрсөн 5 дугаар сараас хойш 90 сурвалжлагдаж байсан 37 настай Жан Миран болон 60 орчим насны нэгэн эрэгтэй багтжээ. Хэдийгээр эдгээр хэргүүд хоорондоо холбоогүй боловч буу хэмээх нэгэн цагдаагийн офицер тэдгээр иргэдтэй холбогдож аюулгүй байгааг нь баталгаажуулсан хэмээн хуурамч тэмдэглэл үйлдэж хэргийг дур мэдэн хаасан болох нь тогтоогдоод байна. Бодит байдал дээр алга болсон иргэдтэй ямар ч холбоо тогтоогоогүй байсан бөгөөд ар гэрийнхнийхин шаардлагаар эрлийг дахин эхлүүлэхэд тэд ам өргөцсөн байдалтайгаар олджээ. Энэхүү ноцтой зөрчлийн улмаас хэргийг хуурамчаар хаасан мөрдөгчийг албан үүрэгтэй хайн хандсан цахим баримтч хуурамчаар үйлдсэн хэрэгээр баривчлан шалгаж эхэлжээ. Түүнчлэн Чежугийн баруун дүүргийн цагдаагийн хэлцээ удирдах шатны 4 албан тушаалтныг удирдлагын хяналт тавиагүй гэх үндслэлээр үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн байна. Бүгд найрамдах Солонгос улсын үндэсний цагдаагийн газраас олон нийтээс уучлалт гуйж тухайн офицерын бие даан хаасан 298 хэрэгээс гадна улсын хэмжээнд хаагдсан олон мянган сургаггүй алга болсон иргэдийн хэргийг дахин хянаж эхэлснээ мэдгдлээ. Ерөнхийлөгч Lee Jae-myung засгийн газрын хуралдааны үеэр хэлсэн үгэндээ эрх мэдэл хэдий чинээ том байна, тэр хэмжээгээр хариуцлага өндөр байх ёстойг онцлоод цагдаагийн байгууллагын шинжилгээний хороо байгуулахыг ерөнхий сайдын ажлын албанд даалгалаа. Тэрээр цагдаагийн алба хаагчдын сахилга бат суларч олон нийтийн аюулгүй байдалд хариуцлагагүй хандаж байгаа нь үндэсний хэмжээний ноцтой асуудал болсныг онцлсан юм а. Энэхүү дуйлааны дараа үндэсний цагдаагийн газраас сургаггүй алга болсон хэргийг хаахтаа заавал дээд шатны удирдлагын давхар хяналтаар баталгаажуулдаг байх 2 шатлалт системийг нэвтрүүлсэн байна. Энэхүү хэрэг явдал нь Өмнөд Солонгосын эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх тогтолцоонд томоохон шилжилт хийгдэх эзэгтэй цаг үед таарч байна. Ирэх 10 дугаар сарын 2-ны өдрөөс хэрэгжиж эхлэх хуулийн шинжилэлээр прокурорын байгууллагын мөрдөн шалгах эрх мэдлийг хязгаарлаж зарим төрлийн эрүүгийн хэрэгүүдийг зөвхөн цагдаагийн байгууллага дангаар хариуцсан шалгахаар болсон юм а. Гэвч Чежугийн цагдаагийн дуйлаан нь цагдаагийн байгууллагад ийм өргөн цар хүрээтэй эрх мэдлийг шилжүүлэхэд хүний нөөцийн чадвах, ил тод байдал, хариуцлагын тогтолцоо хангалттай бүрдсэн эсэх нь улс төрчид болон ард иргэдийн дунд маргааны сэдэв болоод байна.